За ингээд үзэгчтэй энэ удаа зочноо танилцуулъя. Улсын хурлын гишүүн Мат Найрамлал өнөөдрийн зочин байна. Тэгэхээр 21-р зууны одоо эхний хагас монголчуудын хамгийн итгэлийн айдвараа тавьж байсан гадаадын хөрөнгө оруулалттай том төсөл бол оюутлогын төсөл. Тэгэхээр оюутлогын төслийн явцын талаар ер нь бол бас төр сонсох хэрэгтэй юм байна. Хилцүүл хийх хэрэгтэй юм гээд сонсголыг бол 8-аас 12-ны хооронд бас нэлээд өндөр хэрэгцээтэйгээр 207 гэрчийн оролцоотойгоор хийж явуулсан. Тэгэхээр та энэ одоо сонсголыг хийхээс өмнө тавьж байсан зорилготой хэр зэрэг хүрсэн гэж бодож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч тас энэ өдрийн мэндийг хүргэе. За хянашилгах төр хороо 2025 оны 7 сарын 2-ны өдөр байгуулагдсан. Тэгэхээр хянашилгах төр хороо бол 6 сарын хугацаатай байгуулагддаг. Тэгээд бид нар ямар ч хэсэн цаг хугацаанд багтаад одоо нэг зайлшгүй хийгдэх ёстой. Одоо хуулийн дагуу хийгдэх ёстой ажлыг бол хянашилгах төр хорооны сонсгол байлаа. За тэгээд ер нь 94,000 орчим за нотлох баримт одоо хувцас нотлох баримт цуглаад 3 өдрийн бүтэн сонсголыг бас хийж дуусглаа. Яг гоо анх бид хүн ер нь төсөөлжсэнээс яг гоо зарим талаараа жоохон давсан. Яг гоо зарим талаараа бас цаашаагаа ч гэсэн сайжруулах зүйл байна гэж бас харж байгаа. Гэхдээ бидний бас үндсэн бас зорилгын нэг бол оюу толгой төсөл гэдэг бол өөр 16 жилийн турш явжсэн маш олон үйл явдал болсон том төсөл та. Ер нь бол монголчууд болгон ямар нэгэн бас санаа оноотой байдаг та. Тэгэхээр тэр 16 жилийн турш явж ирсэн үйл явдал за түүний үр дагавар гаргасан шийдвэрүүд өнөөдрийн нөхцөл байдал та бас ирээдүйд гарч болох зохих шийдвэрүүдийн талаар бол олон нийтэд мэтгэрхээр хангах нэг үндсэн бас зорилго байсан. Тэр маань бас өөрсдийн хэмжээнд бас бэлсэн болов гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд мэдээллийн ил тод байдал гэдэг бол маш том хүчин зүйл юм а гэдгийг бол хэн бол ойлгож байгаа. Ер нь юу болж байгаа тухай нэг л төсөөлгөө яваад байсан. Саяны сонсголоор хүмүүс маш их мэдээлэлтэй боллоо шүү дээ. Ер нь сонсголыг та юу гэж бодож байна? Парламентын одоо өөрийнхөө эрх үүргийг биелүүлэх нэг том хэлбэр юм аа. Яг зөв. Ер нь сүүлийн альж парламентыг аваад утсан үндсэн хоёр чиг үүрэгтэй байдаг. За нэг бол одоо хууль батлах. За хоёрдугаарт хуулийн хэрэгжилтийг хангах нь өөрөө яг ихнийхээ зорилготой бараг 50% дүүцгүүц байх хэрэгтэй. Энэ бол ер нь сүүлийн 30 жил бол нэлээд дутагдaltaй явж ирсэн. Хаалттай зарим хэрэгтэй. Ер нь тэгэхээр бид нэр 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр за үндсэн хуулиндаа хянан шалгах төр хороо байгуулах агуулгыг бол бид нэр үндсэн хуулийнхаа 28-2-т суулгаж өгснөр бол одоо өнөөдрийн бидний энэ сонсгол зохион байгуулах тэр суурийг нь тавьсан. Тэгэхээр энэ бол өөрөө одоо өндөр ач холбогдолтой одоо агуулга үндсэн хуулиндаа бид нар оруулж ирсэн гэж үндсэн асуудал гаргая. Тэгэхээр оюутлогын төслөөс бид 53 явгожийг хүртнэ гэдэг одоо анхны хүлээлт байсан. Гэрэн дээр тэг тусгсан байна. Гэтэл яг одоо өнөөдрийн байдлаар аваад үзэхэд 53% нь хэдэн хувьтай байна гэдэг тоо хэлж болох уу? Тэгэхээр ер нь 2009 онд бид нар анхны хөрөнгө оруулалтаа хийхдээ одоо техникийн үндэслэл дээр Монгол Улсын үр өгөөж нь 53% гэд оруулсан тусгаж ирсэн байл. За энэс хойш бол ер нь 16 жилээр туршид хамгийн том маргаантай сэдвийн нэг энэ явж ирсэн. Сая төр хорооны сонсголоор ч гэсэн гарч ирлээ. За оюу толгой одоо өөрсдөө яг сонсгол дээр үүж ирсэн байл Монголын талын үр өгөөж бол 61% байна гэсэн. Гэтэл Монгол Улсын засгийн газар сарын өмнө бол Монголын талын үр өгөөж 37% байна гэдэг. Маш том зөрүүтэй тоо. Тэгэл ерөнхийсэд өөрөглөж байсан. Тэгэхээр маш зөрүүтэй байгааз. Тэгэхээр энэ зөрүү өнөөдөр үүссэн зөрүү биш ээ. 16 жилийн туршид маргаантай явж ирсэн. Яагаад гэхлээр үр өгөөж гэж юу хэлэх юм? Үр өгөөжийн тодорхойлолт юу байх вэ? Тодорхойлолтод орсон одоо тэр зүйлүүдээ яаж одоо юуг оруулж юуг оруулахгүй гэх мэтчлэн тооцоолын маш зөрүүтэй ойлголтууд өнөөдөр хүртэл явж ирсэн учраас одоо хүртэл цэгцрээгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр танд би яг энэ гэд хэлэхэд хүртэл одоо хүртэл надад хариу байхгүй байна. Тэгэхээр энийг бид нэр цаашдаа чигцлэх ёстой. Энэ бол хоёр талын хөрөнгө оруулагч тал Монголын талын хооронд үүссэн одоо үйл ойлголцлыг гавшруулах нэг бас хүчин зүйл болсон гэж үзэж байна. Хамгийн одоо маргаантай эргэлзээ дагуулж байгаа асуулт 34%. Тэр одоо монголчуудад хөрөнгө оруулалт хийгээд Монголын засгийн баялаг ашиглаад ашгаа өртнө гэсэн чинь одоо бол зээл аваад тэр зээлийн үг нөгөө 34% оногцсон хэсэг Монгол төлөөд өрөнд орсон гэж. Та өөрийг хэлж болох уу? Монгол улсад хэдийн өртөө вэ? Тэгэхээр оюу толгой төсөл өөрөө ер нь энэ 16 жилийн туршид нийт орсон санхүүжилт нь 22 орчим тэрбум доллар. За үндсэнд хөрөнгө оруулсан. Тэгэхээр ер нь Монголын өнөөдрийн дотоодын бүтээгдэхүүний бараг 90 орчим хувьтай тэнцвэрс хэмжээний хөрөнгө оруулалт орсон. Гэхдээ энэ нь өөрөө нөгөө хоримтлагдсан хүүд нар бүгд ороод л та. За тэр дотор байгаа зээлийн хэмжээ нь өөрөө 18.7 тэрбум долларын одоо зээлийн үлдэгдэлтэй
одоо яг 2024 оны 12 сарын 31-нд оюу толгой бий болох авсан зээлийн үлдэгдэл. одоо яг өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл гэсэн. За энэ зээлийн үлдэгдлийн 78% нь Рио Тинтогоос авсан зээл бүрдүүлээд байгаа. Тэгэхээр ер нь үндсэн одоо бидний өгөөж хоошлоод байгаа эсвэл ноогдол ашиг хоошлоод байгаагийн бас үндсэн шалтгаан нь юу вэ? Энэ. Тэгэхээр санхүүгийн зүгээр нэг уулуурхан компани хувьд харъя л та. Тэгэхээр ер нь банкирын өнцгөөс эсвэл санхүүгийн өнцгөөс харах юм бол энэ компани санхүүжилтийн бүтцэн өөрөө доголдолтой эрүүл биш харагдаад байгаа юм л та. Ягаад тэгэхээр нийт санхүүжилтийн бүтцийн 82%-ийг дангаараа зээлийн одоо орон зай эзлээд байна гэдэг бол өөрөө эрүүл биш. Ер нь сайн жишээ бенчмарктай харьцуулах юм бол хит өндөр зээлийн хит дарамттай байна гэсэн. Энээс одоо тэгэхээр бид нар 34%-ийнхаа оногдох хувийн хөөгдөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр ер нь бол бидний 34% оногдох үндсэн өгөөж юугаар ирдэг вэ гэхээр ноогдол ашиг ирэх хэрэгтэй. Гэтэл ноогдол ашиг хизээ төлөгдөж эхлэх вэ гэхээр энэ бүх зээл төлөгдөж дуусны эцэст Монгол улсын ноогдол ашиг яригдаж эхлэх юм. За тэр бол дахиад 2037 оноос наашгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр 2037 онтой юу давах цаад байна вэ гэхээр орлого нэгсэндээ далдуурхан нийт одоо орлогонтэй бас тэр үеэс эхлээд ер нь бол ингээд огцон буураад ирэх үедээ давхцаж таарад байгаа юм л да. Тийм учраас энэ асуудлыг одоо ярих цаг нь яг болсон. 2025 он өөрөө маш онцлог жил болж таарч байгаа юм л да. Олон утгаараа оюу толгой төсөл өөрөө маш том бүтээн байгуулалтын төслөөсөө тогтвортой олборлогч компани болж шилжиж байгаа процесс 2025 онд тохиож байгаа. Далдуурхан бүтээн байгуулалт энэ онд дуусч байгаа юм байна. За. Тэгэхээр одоо яг энэ нөхцөл байдал та сонсгол дээрээс бол ер нь ингээд хараад байхад бол ямар ч ус анх гэрээ ихтэй бид нар алдсан байна гэдэг юм уур амьсгал. Одоо гэрчүүдийн ярилцлагаас тэр хүмүүсийн одоо шинжээчдийн дүгнэлтээс гарсан. Яг юун дээр алдав гэж хэлвэл та юу хэлэх вэ? Нэгэнт алдагтай байна тийм үү оюутлага бол. Тэгэхээр юун дээр гэрэн дээр алдав? Ер нь яг нь энэ дээр үзэгч болгон өөрсдөө дүгнэлт хийсэн байх гэж бодож байгаа. Одоо энэ 16 жилийн туршид шийдвэр гаргасан үе үеийн бүхэл хүмүүс бараг л бүгд эрс гайг байсан ш 70% таа гэдэг. Эрс бол ер нь түүхэн хэмжээндээ байсан. За тэгэхээр бас үзэгч ч гэсэн өөрсдийнхөө дүгнэлтээ хийсэн байгаасаа гэж миний хувьд хүсэж байна. За ер нь бол алтаанууд гарсан. Тэр нь алдааг засна гэдэг нь өөрөө алдаага үлэн зөвшөөрөх эхлэн хэлж байна. Тэгэхээр ер нь зардлыг хянахыг бол бид нэр хийж чадаагүй юм байна. Хянах нь өөрөө одоо маш асуудал дагуулсаар ирсэн байна. За мөн одоо борлуулалтын орлогоос тооцдог одоо ашиг нөхцөлийн нөөц ашигласны төлбөрөөр бас орлуулах хөлбөр бас яригдчихсэн. Тэгэхээр зөв хөлбөрөөс сонгосноо гэд. Гэхдээ яг өнгөрсөнд одоо алдаа гарсан гэд орхих биш. Тэр алдааг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр илүү одоо тэн дээр дүгнэлтээ гаргаад урагшлах ёстой л гэж бид хувьдаа бодож байгаа. За хоёрдугаарт бол мэдээллийн маш тэнцвэргүй байдал өдөр шөнөшөг байж ирсэн байна. Эндээс болж бүх оролцогч талууд хохирсон байна гэдэг нь бол маш ойлгомжтой гэж байна. Энийг та дэлгэрүүлэхгүй энэ одоо олон нийтийн очих мэдээлэл байл эсвэл тэгэхээр энэ нэгсэндээ бас хувьцаа эзэмшигчтэй хүрч байгаа мэдээлэл за хоёр талаас бас ойлголцол, харилцан ойлголцол энэ ч одоо маш урт хугацааны түншлэл учраас одоо харилцаа хийж байгаа хоёр хүн ч хоёулаа тэнцвэргүй мэдээлэл те тэгээ биений хөлөөнд ширхсэн шүү. Яг зөв. Тэр байхгүй нь за яг зөв тэр байхгүй. За энэ одоо маш олон зөрүүтэй мэдээлэл үл ойлголцлоос болоод те олон асуудлууд бас үүсчихсэн харагдаж байгаа. Тэгэхээр цаашдаа яг энэ мөчөөс цаашаага бол одоо хөрөнгө оруулагч тал Монголын тал илүү харилцан ойлголцол төр үндэслэн харилцан ашигтай мэдээллийн тэнцвэртэй байдлыг илүү үтсэн ийм түншлэлтээр үндэслэж цаашаа явах ёстой. Олон нийтэд бас мэдээллийг хангах ёстой. Явж байгаа процессыг буруу зүгөө бүгдийг тайлбарлаж ойлгуулах ёстой. Тэгэхээр энэ бол өөрөө маш том бас алдаа байсан болов уу гэж харж байгаа. Нөхцөл байдал бол эдрээтэй. Гэхдээ одоо эндээс бол буцаар байхгүй. Бид нар үйлдвэрлэх ёстой. Тэгэхээр одоо гэрээг нягтлъя гэдэг ийм санал явж байгаа шүү дээ. Тэгэхээр нягтлахаар одоо манай 6 сар нягтлах боломж байх уу? Нөгөө тал чинь нягтлуулах уу шилүү? Яг уу энэ ер нь цаашаа сайжруулад явах дээр бол талууд тохирлоо. Ер нь бол ойлголцлоо гэж одоо хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр ер нь тэгч ёстой. Тэгэхээр анх тэр тохирсон 53% гэдэг өгөөжтэй хэрхэн хүрэх вэ? Тэр нь зөвхөн хоёр талаас хоёулаа чармах хэрэгтэй. Анхны гэрэн дээр байсан юм чинь тийм. Тэгээ энэ бол яг гэх юм бол Монголын олон нийтэд амлсан амлалт мөн байсан. Энэ амлалтан дээр үндэслэж энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийгдэж өнөөдөр 16 жил явж ирсэн учраас энэ амлалтандаа бид нэр эргээд ямар нэгэн байдлаар хүрэх ёстой. Энэний төлөө бид нэр хоёр талаас одоо шаардлагатай өөрчлөлт, шинжилэлт, нэмэлт өөрчлөлтүүдийг хийж урагшлах ёстой. За тий сонсголоо хийчлээ. Одоо тэгээд дараагийн процессыг илүүж яг зөв. Засгийн газрын ажил уу, энэ их хурлын ажил уу эсвэл энэ ажил. Яг зөв. Тэгэхээр энэ хянан шалгалт төрөний сонсгол хийн гэдэг бол хянан шалгалт төр хорооны ажлын нөгөө нийгээхэн хэсэг нь. Тэгэхээр
Тэгэхээр бидний генер шалгалтууд тий одоо юугаар эцлэх ёстой вэ гэхээр энэ 7 хоногт багтаж бид нар улсын хурлын тогтоолын төслөө генер шалгалтын орноос нэгдсэн чуулганд хилэлцүүлнэ. Тэгээ улсын хурлын тогтоол батлуулаад тэрэн засгийн газар руу одоо эдгээр асуудлыг засах талаар чиглэл өгч одоо генер шалгалтын орны ажил бол эцлэгдэх одоо ёстой. Тэгэхээр энэ 7 хоногт бид нар багтаж улсын хурлын тогтоолоо өргөн барьна. Зүгээр тоогоор ингээд авахд л бас сонирхолтой 2030 он дэлхийн одоо эхний 3 дарах засгийн үйлдвэрлэл болно гэж байгаа. Маш тоо маш гоё зүйл. Тэрний өгөөж ер нь хизээ одоо ард түмэнд иргэдэд ирэх үү, Монгол улсад ирэх үү? За тэгэхээр одоо тэрийг л бид нэр шийдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ер нь одоо өгөөж гэдэг бол дотроо энийг ойлгомжтой болох хэрэгтэй юм л да. Тэн дотор юу орох юм те. Одоо тэр амнаад орох юм уу? Ногдлаа шиг татвар хурамжаас яг юу хоёр талаас маш ойлгомжтой болгоод энийг л бид нэр одоо хангаад явах хэрэгтэй. Тэгэхээр ер нь Монгол улсын үндсэн өгөөжийн нэг хэсэг бол ногдлаа шиг. Тэр ногдлаа шиг аль болох нааштай хугацаанд наашлуулан авч тэ одоо анх одоо амлсан амлалтанд л хүрээд хоёр тал урагшлах хэрэгтэй л гэж үзэж байна. 22 тэрбум доллар гэж яд их мөнгө шүү дээ. Тэгээ одоо энэний одоо хяналт байхгүйгаас болоод явсан гэж байгаа. Тэгэхээр ер нь хамгийн хяналтгүй хэсэг нь юунд байсан гэж та ойлгож байна. Яг хуу зардлын хэтрэлтээс холбож ойлгож байгаа. Зардал яагаад хэтрэнэ гэж? Эсвэл тооцоолбор байв? Тэр ер нь бол энэ дээр маш олон маргаантай зүйлүүд явсан л да. Нэг геотехникийн асуудлаас болсон гэж үзсэн. Гэтэл энэ менежментийн алдаатай байдлаас болсон гэж үзсэн. За энийг одоо баталсан хамгийн одоо сүүлийн жишээ гэх юм бол сая одоо энэ жилдээ Нью-Йоркийн өмнөд Нью-Йоркийн шүүх дээр болсон одоо хэрэгээс бас харж болно л да. Ер нь оюутлогын зардлын хэтрэлтэй холбоотойгоор 76 бүтээн байгуулалтын явцад те гарсан 1.9 тэрбум долларын зардлын хэтрэлээс энэ дэр хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн шинжээч аваад дүгнэлт нь бол 1.4 тэрбум доллар за валютын зэрэг хасаад зардал хэтэрсэн байна. Үүнээс болоод 22 орчим сараар хугацаа хэтэрсэн. Үүнээс болоод нэгсэндээ хүү тооцогдсон. За хүүгийн хүү тооцогдоод за дахиад ногдлаа шиг хугацаа тэр чинь нэгрээ хойшилсан л ийм асуудал байгаа. Тэгээ шүүхтэр ч гэсэн одоо Rio Tinto-гийн эсрэг Америкийн хөрөнгө оруулагчид шүүхтэд бол 138 сая долларын нөхөн төлбөр авах одоо шийдвэр нь бол сайхан албачж гарч ирлээ. За баярлалаа. Тэгэхээр бид ярилцлага өндөрлөх тийш хандж чинь ер нь өшөө одоо ингээд монголчууд нөгөө 53% өөж авна гэдэг энэ өөж яг таны төсөөлөөр хэдэн хоногт авч чадах вэ? Тэр одоо би шууд хэлэхэд хэцүү л дээ. Тэр тооцоол дээр үндэслэж гарах хэрэгтэй. Энэ нэг одоо тоо зохиож хэлэх зүйл биш. Энэ дээр засгийн газар одоо маш судалгаатай хандаж одоо хилцээртэй ашиглах хэрэгтэй. Тэн дээр одоо бидэнд яг өгөөж хэдэн оноос авах боломжтой санхүүгийн тооцоол дээр үндэслэж одоо бид хүнд хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ингээд энэ ажил чинь амжилт хүсье. За баярлалаа. Ярилцсан дарсанд баярлалаа.